Чанвуу Чансаа хоёрын өвлийн хайрын дууг дуулалцаж явсан автобусаар хэдүүлээ явсаар 20-30 жил боллоо. Өнөөдөр Улаанбаатар хотод явж байгаа 4 автобус бүрийн 3 нь ашиглалтын хугацаанд дууссан хуучин Солонгос автобус байдаг. Харин сүүлийн 1-3 жил явж байгаа шинэ автобус нь ердөө 10 гаруй байсныг энэ сард ашгүй 100-аар нэмэх. Гэхдээ хотын захиргааны хийж байгаа энэ хожимдсан ажил нь Улаанбаатар хотод нүүрлсэн нийтийн тээврийн хямралыг зогсоохгүй. Яагаад гэдгийг тайлбарлая. Бид өдөр бүр бараг хагас саяулаа 1000 хүрэхгүй автобусаар үйлчлүүлж байна. Тэгэхээр манай хотод бараг 500 хүн нэг автобусаар үйлчлүүлдэг гэсэн үг. Удахгүй хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх гэж байгаа энэтхэг улсад ийм тооны автобус оногддог. Энэ байдлыгаа тэд нийтийн тээврийн хямрал гэж авч үздэг. Ийм хямралын шийдэл нь нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх. Гэхдээ хүртээмжтэй байдлыг дан тоогоор үнэлдэггүй. Учир нь хідэн хүнд хүрч байна гэдгээс гадна хинт хүрч байна гэдэг нь чухал асуудал. Хүүхэд хөгшчүүлдэ автобус нь бүхийж өгдөг. Тэрэгцэртэй иргэн тусгай лифтээр автобус нь сууж бэлтгэгдсэн жолооч тэрэгцрийг нь бэхэлж өгдөг. Бүх хүнд автобусны буудалд хүлээхээсээ эхлээд автобусаар аялах нь тэр чигтээ тав тухтай аюулгүй байх зэрэг бол хүртээмжтэй байдлын зарим асуудал. Тэгэхээр зөвхөн шинэ автобус худалдаж аваад хөгшчүүл хөгжлийн бэрхшээлд иргэд нийтийн тээврээр өнгөө зорчхороо л нийтийн тээврийг хүртээмжтэй болгочихлоо гэсэн үг биш байна. Гэтэл бид автобусныхаа асуудлыг шийдэхээс уртаад наад зах нь 22 тэрбум төгрөг гэхэд дүүжин тээвэр гэдэг агаарын төсөлд үрчигсэн байдаг. Энэ мэтлэн үе үеийн засгийн газар хотын захиргаанаар 2017 оноос метрогоор 2021 оны зунаас дүүжин тээвэр хөнгөн галт тэргээр явдаг болно гэд баахан мөнгөө урсгачихсан. Гэтэл цаана нь бидэнд байгаа цорын ганц нийтийн тээврийн хэрэгсэл болох автобусныхаа хөгжлийг хайчихсан байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод хагас сая төгсөн автомашин хөдөлгөөнд оролцож өдөр бүр энэ тоо 100-100-аар нэмэгцээр лээ. Гэтэл хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийн ганц хувийг эзэлдэг автобус нь зорчигчдийнхоо 65% тээвэрлж байгаа энэ үед хуучин автобуснуудаа агтлаад шин 100 автобустай болох нь хангалттай биш. Үе үеийн хотын дарга нарын ярьдаг тэнгэрийн тойрог, усан зам, дүүжин тээвэр гэх мэт агуу санаанууд нь 21-р биш бүр 22 дугаар зууных мэд сонсогддог болсон. Гэтэл яг үнэндээ автобуснууд маань тэртээ 20 дугаар зуундаа гацсан ивэрэ. Зорчих чиглэлийн оновчтой болгох, автобусны игнэний тоог нэмэх, нийтийн тээврийн менежментийн технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг цогц шийдлүүд бидэнд хэрэгтэй байна. Харин зорчигчид бид эрэлт хэрэгцээг маань хангах, нийтийн тээврийн өнөөгийн тогтолцоонд оруулах хэрэгтэй салхийг оруулахад түрүүчээрээ бас саналаараа сонголтоо хийхэд бэлэн байх ёстой. Солонгос хүнийг өнгөрсөн рүү аялах боломжоор хангах биш, Улаанбаатарын иргэнд тухтай зорчих эрхээр нь хангаж өгье.